Илгэн садан монголчуудаа энэ сайхан өдрийн мэндийг твшүүлье. Эх орныхоо өнцөг булан бүрт байгаа мөрдөст ирчүүддээ эрт цэргийн халуун баяр хүргье. Дайчин Монгол эрс найраглалаа бичиг болсон шалтгаан маань юу юм бэ гэхээр сүүлийн үед залуусын дунд эх оронч үзэл маань алдагдаад байгаа юм шиг мэдрэмж надад төрөөд байгаа. Харийн улс гоё, гадаад залуу сайхан гэх энэ зүйлсүүдийг хараад эмзэглэх сэтгэл төрж Монгол сайхан эрчүүдээ магтан дуулсан тэднийхээ үн цэнийг өсгсөн сайхан бүтээл төрвья гэж шийдээд энэхүү Дайчин Монгол эрс хэмээх нэртэй найраглалаа бичиж дуусгаад өнөөдөр та бүхэндээ энэхүү өргөн барьж байна. Эр хүний талаарх миний хамгийн сайхан төсөөлөл бол цэргийн хүмүүс, цэргийн залуусын талаарх төсөөлөл байдаг. Яагаад гэхээр нэг өвөө маань цэвсэг түвшний хурандаа, нөгөө өвөө маань цэргийн ангийн дарга офицер байсан юм аа. 90 насыг төгсөж байгаа эмээ маань цэргийн хүний гэргий байна гэдэг ямар үнэнч, ариун нандин хайр байдгийм бэ гэдгийг би эмээгээ хараад мэдэрсэн. Музейн өдөрлгөө товлогдсон хаврын ихэнх сард мөрөөрөө явж байхдаа цэргийн хүнтэй таарлаа. Мөрдөс 5 хушуу алтан соёмтой хөрмөн Монгол цэргийн үзмэрлөө хөтлөх сэтэл төрүүллээ. Эрэмб дараатай медалаа ингэртэй зүн гэлэлцүүлж их зэрмэгтэй китлээ эмх цэгцтэй товчилсан инх цагийн баатар эр хүн таныг хараад эрүүлзэх салхи шиг сэтгэл минь ингээс чиг хүрлэн нислээ. Гэлэлцэн малгааны сарвч нарны тусгалтай холилдож галтай цогтой харцтай над дээр тусан ховсдох шиг нандин сэтгэлийн гүндэх нуугдсан төрхийг минь сэрээгээд над дээр тань дээр гэрэлтэн нар мэт мишээлээ. Сэрс салхинд сэтгэлийн утас гэж игдэж сэнгэнтэл дуулмаар ч юм шиг давриун бодолд ивэрхэд үзэг цаас үрчилзүүлж тоос манарган сэвэлзүүлсэн үнэн зүрхний найраг минь үүсэж инхүү эхэллээ. Морин төвөргөн Монголын сүр хүч хар сүлттэйгээ түчээлж модон шаны мөнхөлсөн газар шороогоо мөрттэйгээ үлдээсэн минэнцэн тал мэхих өндөр уулас мөрөн голоо дээдэлж миний Монголын хэвнэх дэрс хилээ чандлан босгосон. Эрдэнэст баян орныхон эзэн нь гэдгээ илэрхийлж эзэн Чингис хаан минь дэлхийн дайтыг эзэлсэн элт бамбай харшуулж ирэмгээ зөсөө гайхуулж итгэл таавын хөвгүүд эр зөргөө гайхуулсан. Манан бүрхсэн жилүүдийн малчин ардын зовнилд манжин дарлалд нухуулсан 200 жилийн бачимдалд мунан нудраг зангидсан халахын ширтэй хөвгүүдээс мулц чансан толгой шиг бутар задарч зүгтаасан. Гамин борон холилдож газар нутгийг минь талхалахад галтай ээжийн хөвгүүд гантай сэлмээр завчилдаад газрын гав руу ортол галыг нь усаар унтраагаад гамшигт он жилүүдийн түүхийг зүрхээрээ сэлсэн. Наран ургах тухтай, нарийн зурвас сахалтай, самураа нэг довтлоход нэгдмэл зантай, нэг л чиг зоригтой Монгол эрс насандаа мартахгүй айцыг нартай нь хамт нармайг нь нээж насыг нь тоолоод буцаасан. Иргэх түүхийн шаргал хуудсанд ир цэргүүд минь эхэлснээ дуусгаж, ялалтаа баттгаж, игнээгээ зузаатгаад ээжийн сургаал аавын захиасаа игнэгт санаж эх орны эрэлхэг хөвгүүд түүх талдраа дурсгасан. Төрийн сүр цэрэгтэй байдаг төгс шийдэлтэй төрхөөрөө дайчин зөстөө мэндэлдэг Монгол цэрэг эрс төгс төгөлдөр амжилт бүхнээ араасаа дагуулж төмөр илдээр дэлхийд алдраа цуурайтуулсаар Илхаадын үеэс өнөө хүртэл Ирак, Афган, Судан эр цэргээр минь бахархаж байна. Инхийг сахиулах үйлстэй эдэр залуус гялалцаж байна. Мортон Монголын жавха дэлхийд алдраа дуурсгаж мохот цоцсошгүй чадлаараа толгодын оройд туга мандуулсаар
Игний жигд эрхэмсэг байдал ноёлсон эх орны хөвгүүд эрхэм хурандаагийн тушаалаар зэрэгц команд авцгааж гялалтсан гутлаар хүл тавин алхалж гавьяа алдар бүхнээрээ ялалтын солиот буудуулж эцэг өвгдийн цус бидний биеэр лугшиж Ирэмгийн баатруудын удам гэдгээ баталж их болсон эмэгтэй эхнэр болсон бүсгүй нар инх цагийг өрөөж сүүн цацлаа өргөдгөө. Цэрэг гэдэг зэрэг нэрнээс улбаатай цог галтай намирах сүрлэг далбаатай цээж дүүрэн итгэл сэтгэлээр жигүрлсэн цэгш шулуун алхаатай эрэлхэг дайчид билээ. Өсгөд минь мэдэрсэн мэдрэмж үр зүрхэнд минь мэдрэгдэхэд өвөөгийн гэрийн ханандах хуйтай сэлэм зураглагдана. Өргөн шанаа өндөр бие ухаалагнууд зөөлөн үнэрлэхэн тодорч өвлөж үлдээсэн ухаарлын үгсийг тань одоо ч ачин эргцүүл сунаа. Бүдэрч унаад гингэнхэд минь сандарч өргөж босголгүй бос өр минь цэг зогс урагшаа алах гэж чиглэл өгөн балчир баг насанд минь хад суулгаж ухаан сэлүүлж багаасаа би цэргийн тангарахтай байлдагч болон өссөн. Хорвоод намайг төрүүлсэн хоёр эрдний минь аавууд хос таван хошуутай армийн офицерууд байсан. Хол ойрын ховонд толгоо мэдүүлж хөвлгүй холын бодлын замдаа холбирохгүй болтнаа охинчин. Дайн гэж юу юм бэ гэж бодлогогүй намайг асуухад даруулгагүй золиг гэж харцаараа намайг зэмлээд дархан хэл бурхан газарт минь санааргасан дайснуудыг давраахгүй тул эхлүүлдэг зүйлийг хэлдэг юм аа. Үчийн бүрий болж бүүгийн цаг эхлэхэд үлгэр биш үнэн түүхүүд сонсгож өсгөөд үндэс язгуураа баталж үхтэл тэмцэн баатар ирсийн уухай үнэн зүрхний чандад одоо ч цогсон хിവэрэ. Өндөр богд Чингисийн 9 өрлөг баатрууд мортоход өвлүүн хийн сүнд газар дэвтэн тэдний жинд дайвалзаж өргөн удам нутгийн 4 улирлаар хүчээ сэлбэж дархлагдсан өвч саа хуягтай өргөн ханхар цээжтэй Монгол баатрууд давшнаа. Атах шороо, ширхэг чулуу, алтан шаргал тал, алсад сөмбөрлөх хөх улс, алтан ургийн барилгатай амиа дэвсэн нутаг. Аав ээжээс эхлэлтэй ариун дагшин газар амар амгалангийн диважин амин хайртай их орон минь. Араб, Эмират, Сахарын цөл шууган хөөсрөх далайн давлгаа агар зандан ташуур атгсан агуу дайчдын хөлц хөрсөн. Аавын аавууд анхнаасаа дайчид байсан арслан зүрхтэй омглон Монгол эрс аатай байдгийн учир нь тэрэ. Ясны дайчин байдлаа яагаад ч бид алдаагүй. Явж, хэрж, ялж төгссөн замналтай язгуур угсаа гарал минь дайчин зустай ямагт санах үгчин дандаа урагшаа урайтай. Үгдийн хэлсэн торгон дээр бичигдэм нандин үгс хоногшиж өнгөрсөн цагийн түүхийн хэлхээс гэдгээ сан өөрийгөө би хатан ухаанаар чимэглэж өнөөдрөөс маргааш руу нисэх сумаа байндаа харвах болно. Ирэмгийн залуу насныхаа гоо дайланд ирдэж ихэмсэг явлаа. Игт чулуун галбраар гунхан найгаж эрдүү бардам явлаа. Эр хүнийг би төсөөлөхдөө тэнгэр шиг сэтгэж оддоос хайн эртний грекийн бурхад адил төсөөлж 13 тэгш аавын хүүг хайн амархан ялагдтгтэн дургутаж бодлоосоо шидэн арслан чэжийг ирж айл зангаа эвдэж 10 намрыг 3-таа үдсэн ахайтан одоо болжээ. Дэрвсэн салхин дэрүүлзэх дайшинзны хормойг хөмс хийж дэргэд гэлэлцэх алмаазны мөн чанарыг танихдаа дэврэн хөөрөө насныхаа бүтшгүй мөрөөдөлтөө ялагдаж дэндүү томоогүй явсан янзган ашиндаа гомрохсон. Зөөлөн сэтгэлийн чандад бүдгэрхээ алтан төөрсөнж зүрх минь төргсөн зохилж би хүслийн ханхүүгээ олсон. Зүрч өнгөрөх болгондоо сэтгэл аяндаа гэгэлцэж зүн совиндоо михийн бие минь эргээд нялхарсан. Тэгш цэг алхаатай тэнхлүүн ирэлхэг баатар тэр минь төгс өөгүй тэнүүн ирэлхэг ханхүү тавхийн ёслон хүл тавин алхдаг сүрлэг ир хүн 5 хошууг илэлзуулж сүлдэндээ залбирсан цэрэг хүн. Бүсгүйн бүрэг аашиндаа ичингүүрэх би Монгол бүсгүй би чинийг намайг аав гэж хэлж чадахгүй бишүүрхэж битүүхэн шүүр салдаад бүхэл ертөнцөө шатаж бодлоо цэгцлэн чанга тэврээд би
цэргийн хүний гэргий болно гэд өөртөө тангараг өргөсөн. Та ямар гайхам юм бэ? Цаанаа л нэг эрхэмсэг, тал нутаг шиг талбун сайхан төрхтэй, тал цөндөрлөх уулс шиг юутай сүрлэг харагдана вэ? Улсын тугийн намраан дор төрийн төлөөх ажилтай нь урсах гол мөрөн шиг тасрахгүй их бизээ. Уянга төгөлдрийн хорвоод учрах тавиланда уйрах зүрхээ нэгтгэж уруул дээр минь өнсөх болов уу? Инхрийн амрагаас илүү их оронтой нь үнэтэй. Энхэн биеэс ч чухал инхийн үйлстэй нь хүчтэй. Төрийн хүү Түмний баатар аюулын бамбай төгс төгөлдөр түмний итгэлд өргөс сарнаа. Инхийн цагт ирэх хүн та эрхэм төгс аав. Их орон дуутахад ирэмгий зоригт дайчин ир. Бүсгүй хайрыг ингэртээ үртлэн ихцлэн алхах бүтэн зүрхний хатан зоригт тулаанч баатар. Энэ биеэ төрдөө зориулж, игэл биеэ өргөж, инхийн төлөө амьдралаа өнгөрүүлэн сэтгэлээ дэвсэж их орон минь үеийн үедээ инхчин мандаж, инх цагт мөнх оршиж Монгол мандтугай.